Сайн байцгаана өрхөн үзэгчдээ та бүхнийхөө орой амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд дамжуулан хүргэдэг хилцүүлэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүргэх гэж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний санхүүжилт үр дүн гэсэн сэдвээр хийх гээд эрхэм зочдоос 6 цаг байхаа их студид урьсан. Урилгыг хүлээн авч ирсэн зочдоос баярснаа илэрхийлье. За тэгэхээр сэдв бол ойлгомжтой. 22 оны 6 сарын 17-нд батлагдсан 36 дугаар тогтоол гэж байгаа. За энэ тогтоолын хүрээнд одоо энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн улс орон даяар хэрэгжээд одоо 5 6 сар болох юм бол ингээ 3 жилийнхаа нүрийг үзэх гэж байна. Нэг ясандаа цаашаага 3 жил хэрэгжинэ гэж үзэх юм бол бид үндсэн хийх ёстой төлөвлөсөн ажлынхаа 50% нь орцсон байна. За тэгвэл энэ 50% нь орцсон байгаа ажлын маань санхүүжилт нь ямар байсан? Тэрнийгээ дагсан үйл ажиллагааны хэрэгжүүлэлтүүд нь ямар байсан? Магадгүй санхүүжилтээс үүдэлтэйгээр ажил гацсан ямар асуудал байсан, үр дүн гарч чадсан юм уу чадаагүй юм уу ч юм уу. Тэгэхээр илүү мөнгө санхүүтэй холбогдсон одоо харилцааны асуудлыг өнөөдөр бас үзэгчтэй мэдээлэл болгож хилцүүлэг нэвтрүүлгээрээ хүргэе. За даваа 2 дараагаас эхэлнэ. Мэдээж аливаа ажил арга хэмжээг хийхэд бол санхүүжилт хамгийн чухал. Тэр дундаа олон их үүсвэртэй санхүүжилтийн бол мэдээж чухал гэдэг нь ойлгомжтой байдаг. Тэгэхээр үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд магадгүй санхүүжилтээсээ болоод гацалт үүссэн зүйл байгаа юу? За баярлалаа. Юу нэг өмнө Монголын үндэсний олон нийтийн телевизийн одоо хамт олондоо баярлалаа. Одоо сар бүр бид бүхэн одоо ард түмэндээ мэдээлэл өгдөг, бид бүхний ажлын одоо хувь ямар явж гин, ямар явцтай байгаа талаараа тийм ээ. Өнөөдрийн хүртэл одоо энэ үндэсний хөдөлгөөн хэрэгж ирснээс хойш 2.5 жилийн хугацаанд бол зээл олголт арилжааны банкны их усрээр олгож байгаа зээл олголт бол одоо ерөнхийдөө нэг 85% та байгаа. Одоо тэгэхээр энэ ажил маань одоо 85% та маш сайн явж байна гэсэн үг. Нөгөө талаас төрийн улсын төсвөр хийгдэх бас нэлээд ажлууд байгаа. Тэр ажлуудаар одоо бид бас давхар ажиллаж байна. Ер нь бол бид энэ хугацаанд одоо өнгөрсөн хугацаанд ажлуудад өгнээд цаашаа үлдэж байгаа хугацаанд ажлаа илүү чанартай гүйцэтгэл өндөртэй одоо хийж гүйцэтгэхийн тулд бол одоо ойрхон хуралдаж байна. Ойрхон бас үндэсний олон нийтийн телевизээр цаг гаргаж ярьж байна. Ард түмэндээ тайлангаа тавьж байна тийм ээ. Тэгэхээр мэдээж энэ өөрөө бас 1.7 тэр 7 их найдын 1.7 их найдын төсөвтэй. Тэгээд дээр нь одоо 19 төрлийн хүнсийг дотоодоос 100 хангахаа цаашлах юм бол бүс нутагта хүнс экспортлогч улс болох томоохон зорилготой. За үндэснийхээ хэмжээний хүнсний хангамжийг шийдэх бас хүнсний аюулгүй байдлаа шийдэх юм томоохон зорилтуудтай явж байгаа учраас энэ ажил бол одоо маш чухал ажил учраас бид охин ингээд байнга ингээд одоо ажлаа дүгнээд явж байна. Санхүүжилтээс үүдэлтэй гацалт үүссэн үү гэдэгтэй хариу. За санхүүжилтээр үүссэн гацалт бол одоохондоо алга байна. Бүх юм яг ингээд цаг хуваарийн доо маань ч ингээд хугацаатай ямар ажил хийх, хэн хийх, ямар хугацаанд хийх төлөвлөгөөтэй ажил. Бүх юм тодорхой. Яг тэрнийхээ дагуу ажлууд явж байгаа. Бид энэ ажлаа үлдээчихгүй, дутуу хийчихвэ, алдаа гарчихвэ гэж л бид нар одоо дор бүрдээ ажиллаж байгаа болохоос биш ямар нэгэн гацаа бол одоохондоо алга. За 2022-оос 24 онд 439.2 тэрбум төгрөгийг улсын төсөв суулгасан юм билээ. За тэгэхээр энэ ажлын бас гүйцэтгэл ямар байгаа болоо нийт гаргасан одоо 439.2 тэрбум төсөвснөөс хэдийн зарцуулсан тэрнийгээ дагсан одоо үр дүнгууд нь бас ямар байсан бэ гэдэг дээр хариулт өгөх зүйтэй. За Отгонбаатар хүү. За арим төргий. За даваа эрзүүлэх сая хэллээ. Энэ хөтөлбөр хэрэгжихэд одоо 5 жилийн хугацаанд за 1.7 их найд төгрөгийн одоо төсөвтэйгээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр батлагдсан байгаа. За энд улсын төсөв, гадаадын зээл тусламж, за аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалт хандив гэсэн гэх мэт энэ их усрүүдээс бол тэг үйл ажиллагааг бол хэрэгжүүлэхээр одоо батлагдж байсан. За тэгээ 22-оос 24 оны байдлаар бол 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 439.2 тэрбумыг улсын төсөв тусгагдсан. За үүнээс бол гүйцэтгэлээр 279.2 тэрбум буюу 63.6% гүйцэтгэлтэй юм байсан байна. За тэгэхээр би энэ бас нэгэн санхүүжилт ярьсан учраас нэлээд бас сая судлалаа л да. Жишээлбэл 23 онд гэхэд энэ төсвөлснөөс 222.4 тэрбум төсвөгдөж гүйцэтгэл нь 110.1 тэрбум буюу 49.5% таа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хувь хэмжээ юуг хэлээд байна гэх нэг тэгвэл цаана дахиад 50% мөнгө зарцуулагдаагүй бол ажил нь бас тэр чинээгээрээ нэг 50% таа явцсан юм биш үү гэдэг юм харагдаад байна шүү дээ. Энэ дээр хий хариулт өгөө. За өөрийн төв. За хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай бид энэ 33 дугаар тогтоолын хэрэгжилтэн дээр
одоо бас ажлын хэсэг гарсантай холбогдуулаад манайх хэн шинжилгээ үнэлгээ хийсэн. Яагаад би нэг тодруулаад байгаа юм гэхээр хууль тогтоомжтой шийдвэрийн хэрэгжилтээр бид нар бол ерөнхийдөө одоо яамдууд дээр хуваарлагдсан энэ одоо тухайн зорилттой арга хэмжээгээр үнэлгээ хийдэг. За гэвч одоо улсын их хурлын одоо ерөнхийлөгчийн хамгийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу бид нар энэ одоо тогтоолттой холбогдуулаад тусад нь одоо систем дээр хэн шинжилгээ үнэлгээ одоо яг 114 заалт арга хэмжээгээр нь ингээд үнэлгээ хийх гээд одоо ажиллаж байна. За эхний хэмжээнд бид нар зорилт арга хэмжээнүүдээр нь үнэлгээ хийж үзэхэд 23 онд бол нийтдээ 50 заалтын хэрэгжилт бол дунджаар 66.1% байсан байна. За 24 онд бол 49 заалтын хэрэгжилт дунджаар 61.2% байсан байна. За тэгээд эдгээр заалтыг бид нар хаана одоо үр дүнтэй байсан, бүрэн хэрэгжсэн буюу 100%, хэрэгжих шатандаа буюу 70%, хэрэгжилт хангалтгүй буюу 30%, огт хэрэгжээгүй гэдэг ингээд бид нар нийт заалтуудаар нь бас ангилаад. Огт хэрэгжээгүй хэдэн заалт байна? Тэрний шалтгааныг нь юу гэж харав? За 23 онд бол 2 заалт буюу 4% нь бүр огт хэрэгжээгүй байна. За 24 онд бол 5 заалт буюу 10% нь огт хэрэгжээгүй гэсэн ийм заалтууд байгаа. За эдгээр нь яагаад хэрэгжээгүй вэ гэдгийг бид нар бас одоо авч үзээд шалтгаан нь юунаас байсан бэ гэдгийг бид нар бас тодруулсан. Тухайлх юм бол холбогдох хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах, салбарын дүрм журам одоо батлуулах үйл ажиллагаа удаашрсан, хэрэгжилт хангалтгүй байснаас одоо энэ асуудал үүссэн байна. За тухайлх юм бол тухайн заалтын хүрээнд төлөвлөсөн арга хэмжээ бүрийг нэгтгэж дүгнэж тайлагнаагүй байгаа. Тийм учраас бас одоо хэрэгжилт хангалтгүй гэж гарсан. 23 онд хэрэгжилт хангалтгүй одоо үнэлэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Яг бол өмнө өгсөн үүрэг зөвлөмжүүд хэрэгжээгүй байгаа учраас хэрэгжилт хангалтгүй. За холбогдох мэргэжлийн байгууллагуудаа одоо уялдаагүй хамтын ажиллагаа сул байсан байна гэж ингэж гарсан. За дараагийн бас нэг шалтгаан гэх юм бол тухайн заалтын хүрээнд ер нь бол ингээд ажлуудаа наривчилж тусаагүй байсан учраас бид нар энэ одоо 114 арга хэмжээний хүрээнд нь одоо батлагдсан энэ төлөвлөгөөний хүрээнд дахин хэрэгжилтийг гаргахаар одоо ингээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дээр тусад нь одоо энэ одоо систем дээр одоо хэрэгжилтийг авах гээд ингээд ажиллаж байна. За энэ 7 хоногт ер нь дахин хэрэгжилтийг гарвал бид нар 5 сарын одоо 21-нд дахин энэ одоо бэлтгийг гаргаж үзэхээр ажиллаж байгаа. Олон нийт энэ статистик тоон дээр бас илүү анхаарал хандуулдаг болж илүү харьцуулаад тий одоо жишээ нь 5 жилийн өмнөх төсөл одоо магадгүй энэ хүнсний хувьсгал хөдөлгөөн өрнөхөөс өмнөх статистик тэр хүнсний хангамж хүртээмж юу гэдэг тий экспорт импортын хэмжээ ямар байсан. Одоо тэгээд өөрчлөгдсөн сайн үр дүн байгаа мó үгүй мүү гэдгийг бас сонсохыг хүсэж байгаа. Энэ дээр хариулт авъя. За орой минь. За түрүү даваа 2 дараах бас хэлсэн нөгөө Монгол хүний хүнсний гол хэрэглээнд багтдаг за стратеги 16 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр бид нар бас нөгөө энэ хүнсний хангамж үйлдвэрлэл за экспорт импортын үзүүлэлтүүд дээрээ үндэслээд за нийлүүлэлт хэрэглээнийх нь хэмжээг бол тооцож гаргаж байгаа. За энэ нийлүүлэлт хэрэглээнийхээ одоо үзүүлэлтүүдийг ашиглаад ер нь дотоодоос одоо хүнсний бүтээгдэхүүн одоо энэ гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ хангаад байгаа мó эсвэл бид нар импортын хараат болоод байгаа мó гэдгээ бол ингэж гаргаж тавьдаг байгаа. За тэгээд ер нь бол яг нөгөө нийлүүлэлт талаа авч үзэхэд бол үйлдвэрлэлийн хэмжээ маш чухал байдаг. Дотоод үйлдвэрлэлийн хэмжээ. За тэгээд энийг 2021 оноос хойш ер нь энэ одоо хүнсний хувьсгал энэ хөдөлгөөн өрнснөөс хойш ямар дэвшил гарсан бэ гэд үзэхлээр за махан бүтээгдэхүүн өндөг хүнсний ногоо за энэ дотроо бол төмс байцаа манжин луун сонгон за хүлэмжийн ногоо ургамлын тосны үйлдвэрлэл бол 190 тонноос 125 мянган тонноор бол өссөн байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо энэ одоо 8 төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо ол хэрэгцээгээ хангаад одоо гаднаас авахгүй байх юм боломж бүрдээд байна. Буурсан гэсэн үг тийм. Одоо импортын хувь хэмжээнд буурсан гэсэн ийм юм зүйл бол гарч байгаа. За хүнсний хэрэгцээгээ бид нар тооцдог. За энэ хүнсний хэрэгцээгээ тооцохдоо нийт хүн амынхаа тоог жилсэн хүн ам шилжүүлж тооцдог байгаа. За ингээд жилсэн хүн амын жилийн хэрэгцээгээ гаргаад саяын одоо миний хэлсэн нөгөө нийлүүлэлт тал чинь гол үйлдвэрлэл байгаа. Үйлдвэрлэл дээрээ импортоо нэмээд ингээд энэ хоёрыг харьцуулж үзээд хангамжийнхаа хувийг гаргаж байгаа. За ингээд хангамжийнхаа хувийг гаргаад үзэхлээр махан бүтээгдэхүүн сүү, төмс, буурцагт ургамлын нэг 90-с дээш хувийг бол бид нар дотоодынхоо үйлдвэрлэлээс одоо өөрөөр хэлбэл 10% нь бол гаднаас хангаж байна гэсэн үг. За сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, өндөг, хүнсний ногоо
гэх мэтчлэн ийм бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг 60-аас 70% нь бол дотооддоо, өөрөөр хэлбэл 30-аас 40% нь бол гаднаас хангадаг. За зайлшгүй одоо гаднаас авах ёстой нэг загас, дахианы мах, будаа, за тэгээд ургамлын тос, цөцгийн цос зэрэг бүтээгдэхүүний нэг 2-оос 3%-ийг л зөвхөн дотооддоо хангаад үлдсэнийг нь бол ингээд гаднаас авж гинэ гэсэн ийм үзүүлэлтүүдийг бид нар бол нэг өссөн үзүүлэлт би статистикийн тоо харахаар одоо жишээ нь гурил 1% байснаас 31%, гурилан бүтээгдэхүүн болохоор 26-аас 48 болж өссөн эдгээр ийм тоо харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ импортоор оруулж иж байгаа бүтээгдэхүүний жишээлбэл саяны өссөн үзүүлэлт яг юуг харуулж байгаа вэ? Саяны энэ өссөн үзүүлэлтүүд бол дотооддоо манайх энэ хүнсний хувьсгал гарснаар бол үйлдвэрлэлийн хэмжээ маань өсөж байна. Энэ одоо дурдсан бүтээгдэхүүнүүд дээр. За тийм түүхийн эдийн хэрэгцээ байна гэсэн үг. Байна гэсэн үг тийм. За тэгээд хүнийхээ хэрэглээг энэ өссөн үзүүлэлтийг дотоодоос нийлүүлэх энэ өссөн үзүүлэлтийг дотоодоос хангах тийм боломж нь бол байна. Бүрдээд байна гэдг нь бол эндээс хараад байна. Тэгэхээр бид нар дотоодны үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр бид нар нөө импортоос хараад одоо байх байдал маань бол одоо буурч байна, үйлдвэрлэл маань өсөд байна л гэдгийг энэ үзүүлэлтүүдээр харах. За баярлалаа. Эрдэнэ сайхан дарга жижиг дунд үйлдвэрлэлийн тухай бол олон нийт маш сайн мэдэн дээ одоо тийм иргэн дөрж байгаа ямар гар урлал хийгээд тэрийгээ одоо жишээ нь гэртээ үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол нэг цэгтэй болоо цэгтэй байсан бол жижигхэн одоо бас техник ажилуулдаг үйлдвэртэй болоо тэр нь одоо нэг 10 хүнтэй ажилтай болоо тэр нь бүр томроод ч юм. Уг нь бол жижигээсээ том руу явах ёстой байтал зарим нэг тохиолдолд магадгүй урвуу юм бас үйлчлээд байна уу. Нөгөө томоохон одоо үйлдвэрлэлийн хэмжээнд баялаг бүтээжсэн нөгөө аж ахуйн нэгжүүд маань том байжснаа жижиг рүү орчих, үйл ажиллагаанд багасчих эдгээр нэг иймэрхүү бас үзэгдлүүд байгаад байна уу. Энэ магадгүй учир шалтгаан бас байна уу. Эсвэл та миний хэлсний эсрэг одоо бас байр суурь илэрхийлэх үү. Ер нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил энэ хүнсний хувьсгалын хүрээнд өргөжин тэлэх боломж нь хэр нээгдсэн бэ? За бүгдэнд нь орой минь төргий. За ер нь бол таны хэлж байгаагаар иргэн байгаад иргэнээсээ жижиг дунд үйлдвэр эрхлэгч болж аж ахуй нэгж байгуулад тийм ээ хэдэн одоо хүнд нийгмийн даатгал төлөө, татвар төлөөд тэрнээсээ цаашлаад одоо томоохон аж ахуй нэгж болоод ингээд явах хөгжлийн үе шат бол байх хэвээр. За энд бас зарим аж ахуй нэгжид нөлөөлсөн шалтгаан бол би одоо ковид ч гэдэг юм уу тийм ээ. Энэ ковидын шок өнөөдөр бас бүрэн арилаагүй байна. За ер нь Монгол улсын жижиг дунд үйлдвэр яг саяных дээр тоо хэлж чадах уу? Тэр жижигээсээ том руу шат ахиж чадсан тоо хэлж чадах уу? За хувь хэлж болж байна. За хувь хэмжээ. За ер нь бол 2022 онд одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчд бол нэг 70 орчим хувьтай байсан бол өнөөдөр одоо 80 хувьтай байсан бол өнөөдөр 73 хувьтай болсон байна. Тэгэхээр томоохон аж ахуй нэгжийн одоо нийт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 92 мянган аж ахуй нэгжийн тоонд бол эзлэх томоохон аж ахуй нэгжийн тоо нэмэгдсэн байна. Тэгэхээр энд тэгтээ жижиг дунд нь бас багасаагүй. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тоо жилээс жилд одоо өнөөдөр бол нэг 76 мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгч байна. За 2 жилийн өмнө бол нэг 71-2 байсан. Тэгэхээр ингээд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн тоо 4-5 мянгаар нэмэгдсэн хэдий ч томоохон аж ахуй нэгж рүү орсон одоо аж ахуй нэгжийн тоо бас нэмэгдэж байгаа юм. За энд хэд хэдэн шалтгаан би мэдээж мөнгөний ханшны өөрчлөлт гэдэг юм уу. Гэхдээ одоо өнөөдрийн хүнсний хувьсгалтай холбоод үзэх юм бол Монгол улсын ерөнхийлөгч л одоо маш зөв энэ одоо үнцгийг харж өөрөөр хэлбэл бид нар Монгол гэж тусгаар тогтносон улс хүнсээ дор хаяж одоо өөрийнхөө иддэг уудаг юмыг дотооддоо үйлдвэрлэлээ гэдгийг харж чадна. Энийг одоо бодлого болгоод дэвшүүлж өнөөдөр хэрэгжүүлээ явж ийн гэдэг бол маш зөв манлайлал. За энэ дээр бол одоо мэдээж анхны бодлого бол юу вэ гэхээр зээлийн үгийн татаасыг олгоод арилжааны банкудаар дамжуул зээл олгоод ингээ явсан. За миний одоо мэдж байгаагаар бол 1.3 их найдыг бол арилжааны банкаар дамжуулаад зээлийн үгийн татаас нь олгосон байна. Энэ дээр нэг жигүүр болоод жижиг дунд үйлдвэрийн газар буюу жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан өөрөө улсын төсөв дээрээс нэг төгрөг авалгүйгээр өмнө олгож исэн тэр зээлийнхээ их усврыг төвлөрүүлэх замаар одоо өнөөдрийн байдлаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бусдад төлөх ямар ч өргөө. За агентлаг байгуулагдах үед бол 123 тэрбум төгрөгийн бусдад төлөх өртөө байсан. Нөгөө муу хэлээд идэг хөгжлийн банк тийм ээ. За дээр нэмээд засгийн газрын бонд ч гэдэг юм уу. Энэ бүх төлбөрийг энэ агентлаг байгуулагдсанаас хойш 4 жил гарангийн хугацаанд бол бүрэн төлж барагдуулсан.
Жижиг дунд үйлдвэрлэл яг энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд хичнээн төгрөгийн санхүүжилтөд эргэлтэнд оруулсан байд. Хичнээн За агентлаг байгуулагдсанаас хойш 116 тэрбум төгрөгийг 960 одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгч одоо аж ахуй нэгжүүдэд олгосон. Иргэн биш. За энэ дотроо яг хүнсний одоо энэ хувьсгалтай буюу жил бүр одоо зээл олох салбар чиглэлийг салбарын сайд тогтоодог. Ингээд 22 оноос хойшоогоо ихэд нийтдээ 465 хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа. За хүнсний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд орж байгаа ийм жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгосон байгаа. 63.6 тэрбум төгрөг. Энийг зээл хүссэнтэй нь харьцуулаад үзэх юм бол буюу энэ одоо 22 оноос хойш нийтдээ 2270 аж ахуй нэгж 333 тэрбум төгрөгийн зээлийг хүссэн байна. За энэний нэг 1700 орчим нь хүнсний чиглэлийн үйлдвэрүүд. Тэрний 465 гэдэг чинь бол нэг 30 гаруй хувийн дөнгөж бид нар хангаж чадчихна. Энд юу харагдаж байна вэ гэхээр эндээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнсний чиглэлийн энэ үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн их усүр нэн шаардлагатай байна. 465 долларсан гэж байна шүү дээ. Энэ өнөөдөр 63.6 тэрбум. Энэ мөнгө энэ 400 эдэн аж ахуй нэгжийн капаситиг одоо үйл ажиллагааны цар хүрээг эдийн засгийн үр ашгийг нь яаж нэмэгдүүлж чадсан бол одоо магадгүй жилдээ юу гэдэг нэг 3 тэрбумын ч юм уу тэрбумын төгрөг ашиг олдог байсан үйл ажиллагаатай газар байсан бол магадгүй энэ төсөлд хамрагдаад энэ хэдэн тэрбумын чинь санхүүжилт авснараа тэр үйл ажиллагаа 5 6 тэрбум болж өргөдсөн тийм жишээнүүд нь хэдэн хувь байна? Маш олон бий. За энэ одоо 465 аж ахуй нэгжихэд нийтдээ 5100 ажлын байр цоо шинээр бий болгосон. Өөрөөр хэлбэл 5100 хүнийг цоо шинээр ажилд авсан гэсэн. За дахиад 3500 хүнийг ажлын байрыг хадгалсан. За дээрэс нь энэ аж ахуй нэгжүүд одоо 20 оноос хойшоо тооцоод үзэх юм бол улсын төсөвт жилдээ нэг татвар нийгмийн даатгалаар 50 тэрбум төгрөгийн одоо их усүр бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ олгосон мөнгө өөрөө эргээд татвар нийгмийн даатгал хэлбэрээр буцаад олгогдож байгаа. Дээрээс нь яг хөө зүгээр аж ахуй нэгжүүдийг санхүүжүүлэх хэд хэдэн одоо хэлбэр бий, тийм ээ. Зээлийн үгийн татаас өгж байгаа өнөөдрийн энэ хувилбар бол цаг үеэ олсон одоо арга хэрэгсэл мөн үгүй мөн. Гэхдээ зөвхөн зээлийн үгийн татаас өгөхгүйгээр тодорхой хэсгийг нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгсөн бол жишээ нь энэ зээлийн үгийн татаас өгч байгаа мөнгө бол эргэж улсын төсөвт орж ирэхгүй. Ингээл өгөөл орчихж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгсөн бол энэ эргэн төлөгдөн буцаад одоо 1 тэрбумыг өгсөн бол 1 тэрбум орж ирнэ. Дээрээс нь сая хэлсэн ажлын байр, татвар нийгмийн даатгал ингээд нэмэгдэнэ. Сан өөрөө ингээд эргэлтийн өрөнгөтэй болоод ингээд дараачихт нь ингээд өгөөд явах давуу талтай. Зээлийн үгийн татаас олгож байгаа давуу тал бий. Сул талын бисаа хэлжлээ. Давуу тал нь юу вэ гэхээр бага хөрөнгөөр их зээл өгдөг. Гэхдээ зөвхөн нэг өд. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгчих юм бол байнгын эргэлттэй болж байгаа. Бас ийм давуу тал. Баярлалаа. Тамираа энэ зээлийн батлан даалт гаргадаг штэ. За энийг яг ямар шалгуураар яаж гаргав? Энэ яг хүнсний хувьсгалын хүрээнд гэж асууж байгаа. Тэгэхээр юуг нь гол үндсэн шалгуур болгов? Хичнээн тэрбумыг бас гаргах чад байна. За улсын их хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд зээлийн батлан даалтын сан хүнсний хувьсгал аюулгүй байдлын хүрээнд ирэхэд батлан даалт гаргах үүрэг хүлээсэн байгууллагын нэг. За бид нэр болохоор зээлийн батлан даалтын сангийн тухай хууль заасан хэмжээгээр ерөөдөө жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт одоо зээлийн 60 хүртэлхүйд нь одоо батлан даалт гаргах одоо хуулийн зохицуулттай. За хүнсний хувьсгал эхэлж байхад болохоор бид нар нэгж зээлдэгчид 500 сая төгрөгийн батлан даалт гаргадаг байсан бол за хүнсний хувьсгал гэдэг үндэсний хөдөлгөөн өрнөж байгаатай холбоотойгоор батлан даалтынхаа дээд хэмжээг одоо тэрбум 200 төгрөг болж нэмэгдүүлсэн. За яг энэ батлан даалтад тавигддаг гол шаардлага маань болохоор энэ барьцаа хөрөнгөний дутагдaltaй байх шаардлагатай байдаг. За өнөөдрийн байдлаар бид нар 32.8 тэрбум төгрөгийн зээлийг бол зээл батлан даалт гаргацсан байгаа. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр эдгээр одоо харилцагч нар нийтдээ 14 тэрбум төгрөг одоо өөрсдийнхөө барьцаа хөрөнгөнд тулгуурлаж авах боломжтой байсан бол батлан даалтын сангийн дэмжлэг авснаар одоо өнөөдөр бид нар 32 тэрбумын одоо санхүүжилт аваад явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ болохоор бас маш нэг одоо том одоо дэмжлэг гэж одоо хэлж болно. За одоо энэ хүнсний хувьсгал эхлээд үргэлжлэн явж байгаа 2.5 жилийн хугацаанд болохоор бас
одоо саад бэрхшээл гэх юм уу одоо тулгамдж байгаа асуудал бас байна. За энэ нь юу вэ гэхээр одоо энэ зээлийн батан даалтын сан болохоор яг энэ жижиг дунд үйлдвэр үүсгэхийг дэмжих тухай хуульд болохоор тодорхойлсон одоо аж ахуйн нэгжийг одоо жижиг эрхлэгчээр одоо батан даалт гаргана гэсэн мэт. За энэ дээр болохоор 2018 онд энэ хуулиас нөө иргэн гэдэг одоо зохицуулт иргэн одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгч байж болно гэсэн зохицуултыг хуулийн залтаас авснаар яг бидний одоо өмнө 18 оноос өмнө олгосон батан даалтын вакцины одоо 50 орчим хувь нь одоо авч чадах байлцсан. Одоо нэг үсэндээ 18 оноос өмнө манай вакцины 50% аж ахуйн нэгж 50% нь одоо иргэн байдаг байсан бол бидний одоо батан даалтын одоо хүртээмжийн одоо тодорхой хэмжээнд бас бууруулсан. За энэ хүнсний хувьсгалын хүрээнд одоо улсын төсвийн хүүгийн дэмжлэгтэй одоо энэ зээл арилжааны банкудаар бол олгогдсон. За эдгээр зээлүүд маань болохоор ихэнх нь яг батан даалтын одоо сангийн одоо батан даалтгүйгээр олгогдсон. За энэ болохоор яг юу харуулж байна гэхээр яг томоохон аж ахуйн нэгжүүд эсвэл бүр том гэж бас хэлэхгүй л дээ. Зүгээр яг энэ жижиг дунд үйлдвэр үүсгэж дэмжих тухай хуульд тавьсан одоо тавьдах шаардлагыг давцсан хүмүүс ерөөд аваа. Тэгэхээр тэрнээс одоо тохирсон хүмүүсийн авъя гэхээр тэдний нь болохоор одоо иргэн ч юм уу тийм иргэнээрээ үйл ажиллагаа явуулдаг. За иргэнээрээ аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд маань болохоор бас нөгөө ХХК одоо аж ахуйн нэгж болоод одоо үйл ажиллагаа явуулах бас сонирхол төдийлөн байдгүй. Яагаад тэгэхээр бас энэ нөгөө төрийн байгууллагуудын зохицуулт одоо татвар нийгмийн даатгал гэх зэрэг одоо хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тэгэхээр яг одоо энэ үлдчихэж байгаа 2.5 жил гэдэг чинь бас тийм бас нэг багц хугацаа бас биш. Тэгэхээр хуулинд заалт оруулаад энийг бас хүртээмжийн сайжруулчул гэдэг санаа хэлж байна уу та? Тийм. За тэгээд нэг тийм. Хоёрд болохоор бас энэ нөгөө улсын төсвөөр санхүүжүүлж байгаа хүүгийн татаастай зээл маань болохоор одоо ерөнхийдөө ингээ ханаад одоо дахиж шинээр олгохдохоргүй ер нь бол төвшөнд бол хүрсэн. Тэгэхээр бас зээлийн батан даалтын сан энэ одоо 36 дахь тогтоолын хүрээнд одоо үүрэг хүлээхтэй бас зөвхөн энэ хүнсний хувьсгалын нөгөө хүүгийн татаастай зээл батан даалт гаргах биш. Бусад одоо газаардын төсөл хөтөлбөр болон өөр дотоодын одоо нөөц бололцоогоор бас энэ хөдөлгөөнийг одоо дэмжиж ажиллана гэсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар зээлийн батан даалтын сан дээр болохоор бас ямар боломжууд байна те. Бид нар заавал энэ хүүгийн татаастай зээлэр энэ аж ахуйн нэгжийг одоо дэмжих биш. Бусад боломж болцоо юу байна гэдэг одоо арилжааны банкуд, төсөл хөтөлбөрүүд бидэртээ бол гарч хайж байна. Тэгэхээр бас энэ үлдчихэж байгаа 2.5 жилийн хугацаанд болох батан даалтын одоо идэвхжүүлж одоо илүү одоо энэ хөдөлгөөний хүрээнд бас ахил дэвшилт гарах болов уу гэж бодож байна. Энэ нэг талаараа бол мэдээж энэ хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаа өргөжүүлэх гэсэн хүмүүст бол маш их нэмэртэй байгаа шүү дээ. Би Автган баяраас үгж асуух гэдэг та түрүүн хөрөнгө оруулалтын их усруудыг хэлсэн тий төсвөөс гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламжч байдаг юм аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө за иргэнч гэдэг юм уу ингээд хандивч гэдэг юм. Тэгэхээр жишээлбэл би бодож байгаа байхгүй. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хувьсгал хангамжийн асуудал ингээ үндэсний хөдөлгөөн болоод улс орон даяар өрнөж байгаа энэ юм нь гадаадын хөрөнгө оруулалт юугийн сонирхож хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг ийм асуулт гараад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр хүртэл одоо гадны хөрөнгө оруулалт ямар байдлаар яаж орж ирсэн баримтууд байна? За би энэ асуултыг хариулсан таны өмнөх асуултанд бас хариулчихъя. Та түрүүн 23 онд 222.3 тэрбум төгрөгийн төлөвлөөд гүйцэтгэл нэг 110 гээд нэг бараг 49.5% байна гэсэн шүү дээ. Ер нь яагаад ингэсэн ажлын тэр хийгдэг учраас ер нь ийм гүйцэтгэл бага гэсэн тийм ээ. За миний энэ дөрөвний танилцуулсан 439.2 тэрбум төгрөгийг одоо 2 онд 3 онд ингээд дамнуулаад одоо төлөвлөөд гүйцэтгэл нь юм байна гэж танилцуулсан. За энэ маань болохоор ерөөсөө сангийн яамны оролцоо бол хоёр талд байгаа. За нэг нь юу гэхээр сая бас энэ юунууд маань хэллээ тийм ээ оролцогч нар маань зээл олгож байгаа хүүгийн татаас олгож байгаа гэдэг. За энэ болохоор яаж ийм вэхээр энэ газар тариалан мал аж ахуй за хүнсний болон одоо хүнсний зориулалтын сав баглаа бодол үйлдвэрлэгээд энд зориулж аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. За энэ болохоор өнөөдрийн байдлаар бол 3154 одоо аж ахуйн нэгжүүдэд 1.3 их 80 төгрөгийн ийм зээл олгосон. Тэгэхээр үндсэндээ 18-19% ийм хүүтэй нийт хүн ийм хүүтэй одоо банкны хүүсвэрээр олгогдож байгаа ийм зээл дээр одоо нөгөө зээлийн хүүгийнхэн татаасыг нь олгочихж байгаа. Тэгэхээр яг одоо аж ахуйн нэгжүүд бол нэг 5-6% хүүтэй зээл авж байгаа. Тэгэхээр энэ зөрүү буюу одоо 13% нэгж дээр нь бол хүүгийн татаас олгож байгаа. Тэгэхээр энэ нь бол сангийн яам ийм байдлаар оролцож байгаа. Нөгөөх нь болохоор энэ хөтөлбөрт оролцож байгаа оролцогч одоо байгууллагууд хүнсүүдтэй аж ахуй яам бэ те энэ байгууллагуудын урсгал зардлыг нь одоо төсөөс олгогдож байгаа. Тэгэхээр энэ дүнгууд нь ороод бол
ийм байгаа. За ийм хувь хэмжээ харагдж байгаа шүү гэж тий. Баярлалаа. За саяныхаа асуултанд хариулт авъя. Гадны хөрөнгө оруулалт яаж орж ирдэг? Тий, за. Манай энэ төсөл хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ юмд гадны хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байдгийг гэсэн санаа. За яг гадны хөрөнгө оруулалт нь одоо яг ямар байдгийг би бас нэрийг сайн хэлж мэдэхгүй байгаа юм. Энд даваа дараа хариулах. За мэдээж Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсэл үндэсний хөдөлгөөнд сая сангийн ам хэлдэг тийм ээ 3200 төсөл хөтөлбөр дээр одоо Монгол Улсын хэмжээнд 3200 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. 5-6% хүүтэй тий. За мэдээж бас олон улсын байгууллагууд бас идэвхтэй ажиллаж байгаа. Мөн одоо бизнесийн одоо үндэсний хэмжээний томоохон компаниуд бас энэ хүнс үдэ аж ахуйн салбарлага өөрсдийн хөрөнгөөр орж иж ажиллаж байгаа тийм ээ. Тий аж ахуйн хэмжээ ингэж орж иж байгаа. Тэгээд олон талын хүчин зүйлээс одоо шалтгаалж хүнсний хувьсгал байна бас үр дүн их сайн явж байгаа л да. За тий олон улсын төлбөр гэх юм бол одоо энэ жилээс аймаг сумын одоо ногоон хөгжлийн хөлбөр эхэлж байгаа. За 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. 735 сая долларын одоо өртөгтэй ийм том өсөлт хөлбөр одоо улсын хэмжээнд 17 аймаг 52 сумыг хангахаар хүнс үдэ аж ахуй одоо нарийн ногоо энэ бусад бүх одоо бүтээгдэхүүнүүдийг хангах зорилготой ийм томоохон төлбөр одоо энэ жилээс эхлээд явж байна. За бусад энэ бол хамгийн том хөлбөр нь. За бусад одоо жижиг дундаа томоохон хөлбөрүүд бол хүнс үдэ аж ахуй яамдар бол одоо өмнө хэрэгжижсэн одоо ч хэрэгжиж гэн мөн шинээр хэрэгжихаарч бас олон төс хөтөлбөрүүд явж байгаа. Яагаад вэ гэх юм бол үндэсний хэмжээний компаниуд нь 5-аас 6% хүүтэй одоо зээл аваад өөрсдийн хувьд санхүүжилттэй болсон учраас гадаадын хөрөнгө оруулалтууд бас тэргээд дагаад нэмэгдээд байгаа. Тийм сайн тал байгаа. Би ямар утгаар бас асуугаад байгаа вэхээр эдийн засгийг солонгоруулах гэдэг эцсийн зорилго байгаа даа шүү дээ. Энэ зорилгын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөрийн хүрээнд энэ эдийн засгийг солонгоруулах олон их үүсвэртэй болгох, энэ дээр одоо хөрөнгө оруулагчдыг татах энэ сонирхол хэрэгцээ суур хөрс шороогийн хэр бэлдэж байгаа юм бэ? Үнэхээр ийм олон талт эдийн засгийн их үүсвэрүүдийг бий болгосноор энэ илүү үр дүнтэй хэрэгжих юм а гэдгийг олоод харцсан бол тэрнийг тэгж оруулж ирэх тэр одоо нөхцөлдүүлэх юмнуудын хэр бэлдсэн болоо гэж энэ дээр үүрэнтэй байдлаар нэмж тайлбар өгөх юм байна. Тэгэхээр яг ер нь бол бид нар ингээд ярихаар одоо ингээд бодлого юм ингээд бүгдээрээ тус тустай ингээд яриад байна л да. Тус тустай ярихаар ингээд энд болсон ер нь бол хэрэгжиж байгаа амжилттай байгаа гэж харагдаад байгаа. Гэтэ өнөөдөр бид нар бас 3 дугаар хуралдаа хийсэн ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан дээр тэгээд энэ бодлогын үр дүнд ер нь бол ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг их чухал байгаа даа. Гэтэл тэр өөрчлөлт ерөөсөө одоо яг хэрэгжсэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд жишээлбэл яг ингээд хүнсний бүтээгдэхүүнүүд одоо мах гэхэд яг л ингээд нөгөө байгаа хэмжээнд яг л өөрчлөлт гараагүй бүх юм яг ингээд тэг. Одоо жишээлбэл өөрчлөлт гарсан бол 5% нэмэлт өөрчлөлт гарсан байна. Тэгээ буурсан бол буурсан байна гэдэг юм гарах хэрэгтэй байтал бид нар өнөөдрийн тэр ажлын хэсгийн хурал дээр бол ер нь бол гол нэрийн түүхээ жишээлбэл одоо мах, хүнсний гол түүхнийдүүд дандаа яг ингээд импортоос хараатай байдлаас л харьцуулт хийж байгаа шүү дээ. Гэтэл яг тэг байгаад байна. Тэгэхээр бид нар энэ маань юу гэдэг нь гэхээр нэг талдаа үйлдвэрлэл өсөөд бид нар дотооддоо үйлдвэрлээд байгаа боловч нөгөө талдаа хэрэглээ нь өссөн байгаад байна. Хэрэглээ нь өсчөөр тэнд ямар нэгэн нөгөө одоо хэмжигтэй юм уу өсөлт бууралт харагдахгүй байгаа даа шүү дээ. Гэтэл хэрэглээ нь өссөний хэмжээгээр бас үйлдвэрлэл нь хангаж чадж байгаа мó өссөн байна. Тэр хэмжээний одоо жоохон өсөлт харагдах байсан бол тэр нь бол хэрэглээ нь өссөн учраас тэр өсөлт харагдахгүй байна гэж бид нар бол өнөөдөр дүгнж үтсэн. Гэхдээ ер нь бол одоо би түрүү 23 24 он гэдэг ингээд 2 жилийг харьцуулж харлаас яагаад гэвэл бид нар суур төвчнөө хараад дараагийн одоо өнгөрсөн 24 оноо ингээд хэрэгжүүлээд харахаар зэрэг ер нь бол хэрэгжилт нь жишээлх юм бол 23 онд одоо яг энэ гол хийсэн шинжилгээгээр 66.1%-аар одоо хэрэгжилт нь үнэлэгдсэн байхад 24 онд 61.2% болоод ингээд нийтдээ 4.9%-аар ер нь бол яг ингээд хэрэгжих ёстойс хэрэгжилтүүд буурсан байгаа. За энэ буурсан үзүүлэлт нь яасан бэ гэхээр энэ одоо гол одоо хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам дээр 50 заалтын хэрэгжилт жишээлбэл яг ингээд өөрөө яамн дээрээ хүртэл 58.8% хэрэгжилттэй 23 онд байсан бол 24 онд 56.6% хэрэгжилттэй ингээд буурсан байгаа. Буурсан шалтгаан нь юунд байна гэхээр бид нар өнгөрсөн хурлууд дээр ярихаар яг санхүүжилттэй холбоотой л буурсан байгаа байхгүй юу. Тэр санхүүжилт тодорхой тавигдаагүй байна. Тухайлх юм бол төлөвлөсөн арга хэмжээнүүд төлөвлөгөөнд байгаад хахад тэр нь одоо хэрэгжүүлэх одоо байгууллагууд дээр санхүүжилт нь тавигдаагүй. За дээр нь зарим нь бас нөгөө хууль эрхцэн орчин хангалтгүй байсан учраас тэн дээр одоо төлөвлөгдсөн арга хэмжээнүүд хэрэгжээгүй байх жишээтэй. Ингээд ерөнхийдөө л бидний хувьд одоо яг энэ арга хэмжээ маань яг ингээд нэг л одоо байгаа түвшнөө бариад яваад
Тэгэхээр одоогийн энэ ажлын хэсгийн бидний гаргаад байгаа одоо бидний хийж байгаа энэ дүн шинжилгээнүүдээ одоо манай энэ хэн шинжилгээ үнэлгээний гарсан дүгнэлтээр бол цаашдаа бид нар эрчимжүүлэх шаардлагатай маш олон арга хэмжээнүүд гарч ирсэн. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхийн тулд бид нар юу хийх ёстой вэ гэдгийг харахын тулд дахиад бид нар бүр яг батлагдсан 114 арга хэмжээгээр дахиж бүх яамдуудаа биелэлтэд гаргаж үзье, хэрэгжилтэд гаргаж үзье. Тэгээ энэ дээрээ одоо эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргая гэсэн ийм л одоо 25 онд ч одоо төсөвт нийт суулгасан 196.1 тэрбум төгрөг тусгагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр би бас юуг асууад байна гэхээр одоо жишээ нь 114 арга хэмжээ хэрвээ төлөвлөсөн юм бол энэний аль ажлын хэд хэдэн тэрбум хэдэн төгрөгийг хөрөнгө оруулалтаар хэдийн энэ төсвөөс хэдийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөрөө явах гэдэг байгаа хэдийн хандвар хийх гэдэг байгаа ингээд төлөвлөсөн төлөвлөлтүүдээ бас ингээд нөгөө их усүрээ яаж олох вэ гэдэг юм бас хувааж үзсэн. За одоо энийг бид нар гаргана гэхээр бидний өнөөдрийн энэ шинжилгээ үнэлгээ хийж байгаа журмаар бол боломжгүй байгаа. Яг нэгхээр бид нар засгийн газрын 20 онд батлагдсан 206 дугаар одоо энэ тогтоолоор батлагдсан журмаар бид нар үнэлгээ хийж байгаа. Энэ үнэлгээгээр бол ерөнхийдөө бид нар төсвийг одоо яамнаас зөвхөн одоо энэ арга хэмжээнд дээр бид нар тэдэн төгрөг төсөвлөгдсөн зарим нь одоо төсөвлөгдсөн байгаа арга хэмжээг хэрэгжүүлээд дууссан мөртлөө тайлагнаагүй байх жишээтэй тийм ингээд одоо байгаа журмаар одоо энэ журмыг бид нар өөрчлөхгүйд яг засгийн газрын хуралдаанаар оруулаад 3 журам болгоод одоо 206 дугаар журмыг бид нар үнэлгээ их нийтлэг журам, мониторинг их нийтлэг журам, одоо гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам гэдэг ингээд бид нар энэ 3 журам болгоод батлуулсан энэ маань 5 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр бид нар илүү энийг наривчлалтаа хэрэгжих боломжтой болно. Яагаад гэвэл төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ гэдэг зүйлийг бид ингээд цогцоор нь харах боломжтой болж байгаа. Одоо бол бүгдээрээ тусдаа, төлөвлөлтөнд тусдаа, төсвөлтөнд тусдаа, хяналтанд тусдаа яваад байгаа. Тэгэхээр энийг бид нар цогцоор нь харж иж бид нар энэ төлөвлөлт тавигдсан ажил дээр төсвөлтөнд тавигдаагүй байна. Энэ төсвөлт тавигдаагүй учраас бид нар хяналтан дээр энийг одоо хяналж удахгүй байна тийм. Нотлох баримттайгаар бид нар энийг хяналт шинжилгээ үнэлгээ хийж болохгүй байна гэдэг асуудлыг харах учраас одоо бид нар энийг одоо design monitoring evaluation буюу энэ төлөвлөлт, төсвөлт, хяналт шинжилгээг цогцоор нь энэ одоо албан даалгаврыг ерөнхий сайдаас өгсөн мөн засгийн газрын одоо 24-с 28 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт бас батлагдсан. Тэгээ энэ үйл ажиллагаа хийгдээд явж байгаа журмууд маань батлагдсан. Тэгэхээр бид нэр илүү энэ одоо бодиттой хэрэгжиж байгаа ажлуудаа бас ингээ харах, уялдуулж харах боломжтой болж байгаа. За одоо бол бид нэр бүрэн хэрэгжсэн арга хэмжээний 70-100% хэрэгжсэн дээр нь бид нар одоо энэ төсвөл одоо тайлгнсан хэмжээний төсвөлт нь ингээд гаргасан байна л да. Тухайлах юм бол 24 онд бид нар 410.5 тэрбум төгрөгийг зээл олгох шийдвэр батлагдаад үүнээс 377 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна гэд одоо яг нөө тайлгнсан хэмжээнд нь бид нар ингэж гаргасан байна. Газар тариалангийн чиглэлээр 936 иргэн аж ахуйн нэгжид 148 тэрбум төгрөгийг олгосон байна. За мал аж ахуйн чиглэлээр 25 иргэн аж ахуйн нэгжид 45 тэрбум төгрөгийг олгосон байна. Хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 204 аж ахуйн нэгжид 183 тэрбум төгрөгийг олгосон байна. Нийтдээ 12.9 тэрбум төгрөгөөс 2606 ширхэг хүлэмжийг худалдаа аваад зуны хүлэмжийн тариалтыг 12.4-га, өвлийн хүлэмжийн тариалтыг 0.3-га талбайгаар л нэмэгдүүлсэн гэд бид нар яг ингээд тайлгнсан хэмжээнд нь ингээд харахаар нэг тийм хангалтгүй тий зарим нь ингээд хаягдсан байгаа ийм зөвлөд байгаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл хүнсэн дээр ярихад л нарийн ногоо ч юм уу тий одоо бид нар ингээл 100% дотоодоос хангадаг болно ингээл энэ хүнсний өвсглийн үрээнд тэгэл анх зорилт тэгж ярьж байсныг би санаж байна. Тэгээ одоо ажил цаг хугацааныхаа хувьд бол ингээд 50%-ийнх нь хугацаа өнгөрцөн байдаг. Үлдсэн одоо нэг 2.5 буюу 3 жилийн хугацаанд 25 он гараад эхний улирал дууссан байгаад байдаг тий маргааш 4 сарын 1. Ингээд нөгөө нэг төлөвлөсөн ажлууд маань бас биелэгдэхгүй гол нь яг нөгөө өөрийн төвөө даргын хэлж байгаа. Яг ингээл мөнгө зарцуулсан байна, юм хийгдсэн байна. Суураараа бол юм бол жоохон нааштай үзүүлэлтүүд гарч л байгаа. Гэхдээ л 3 жилийн дараа 27 онтой золгоход бид хүнсний хувьсгалын хүрээнд үнэхээр дотоодоос 100% өөрсдийнхөө эрүүл аюулгүй хүртээмжтэй хүнсээр хангагдаж хүн ам маань эрүүл хүнсээр хангагдах энэ зорилтоо биелүүлж чадах уу гүйлөө гэсэн нэг жоохон эргэлзээ төрөөл байна. Олон тэрбум төгрөг яригдж байна. Тэгсэн мөртлөө яг нэг үр дүнтэй 50% нь орчоод байхад нэг юм нэр өөр болж шүү гэдэг юм мэдрэгдэхгүй л байна л да. За би одоо бүхэлдэнд үгэнж хэлж чадахгүй. Гэхдээ жижиг дунд үйлдвэрийн агентлагаас хүнсний чиглэлийн салбарт одоо олгож байгаа зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдийн
одоо чадах сайжирж байгаа дээр бол би одоо өрөөндөө дараагийн хэлж байгаа эсрэг барьж хүртэ. Жишээ нь хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд жил болгон зээл болох салбар чиглэлийг тогтоодог. За 22 онд 6 эдийн засгийн дэд салбар чиглэлд байсан бол 23 онд 9, 24 онд 11 гэсэн дэд салбар чиглэлд буюу хүнсний чиглэл рүүгээ илүү олох одоо өсөл эрмэлзэл нэмэгдсэн сайдын тушаал гарсан. За энэ хэмжээгээр авсан одоо 22 онд 100 аж ахуй нэгж авч исэн бол 23 онд 170, 24 онд 190 чиглэлийн одоо хүнсний чиглэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч зээл авсан байна. Хэдийгээр хүсэлтээс хангалттай биш ч гэсэн ямар ч байсан жил болго ингэ нэмэгдээд яваад байгаа. Гэхдээ энд нэг юмыг дахин онцлмоор байна. Энэ дээр улсын төсөв дээрс нэг төгрөг тавигдаагүй буюу өөрөөр хэлбэл зээлийнхаа эргэн төлөлтөөс ямар ч байсан хүнсний чиглэл рүүгээ жил болгон нэмэгдээд зээлийн хэмжээ нэмэгдээд авсан аж ахуйн нэгжийн тоон нэмэгдээд яваад байгаа. Нийт том дүнгээр нь бол одоо миний хувьд бол хийж чадахгүй байна. Гэхдээ энийг одоо ямар ч гэсэн жижиг дунд үйлдвэрлэл мэдээд байна. Түрүү бас даваа ер зөвлөх бас айгүй зөв санаа хэлжлээ. Жишээ нь энийг ингээд томоор нь хараад үзэх юм бол яг хүнсний чиглэлийн одоо 3100 гаруй аж ахуй нэгжид тийм ээ 1.3 их найдыг өгсөн. Гэхдээ ихэнх нь томоохон аж ахуй нэгжид авцсан байна. Тэгэхээр энэ дээр нэг орон зай байна юу вэ гэхээр хүнсний чиглэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч арилжааны банкаар хэрэг зээл өгсөн юм бэ. Тэд маань авсан бол ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг бид нар анализ хийх. Тэгэхээр энэ орон зайг бид нар дахиад ямар нэгэн байдлаар одоо арилжааны банкаар дамжих биш жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжаад улсын төсөв тийм үү. За арилжааны банкаар зээлийн үгийн татаас хэлбэр өгч болно. Гэхдээ энэ орон зай дээр бас төсөв мөнгө шаардлагатай гэдэг ийм дүр зураг бас харагдаад. Зөв. Тэгэхээр нөгөө л жижигээсээ дунд руу дундаасаа том руу гэдэг бид нар нөгөө том зорилго руу явах юм маань томоос томыгоо ингээл тойлол нөгөөдүүлдэ толгойг нийлээл нөгөө иргэн гэдэг заалт нүрт байхгүй болж байгаа чинь энэ бас нэг жаахан хүндээ хүрсэн юм. Тэр иргэн гэдэг чинь бол харин яг эсрэгээр байхгүй. За 2019 онд жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө буюу өмнөх хуулийн дээр иргэн аж ахуй нэгж аль алинд байсан. Тэгэхээр бид нар тэндээс яг юу гэж харсан бэхээр яг таны сая хэлсэн харсан байна. Иргэнээрээ яваал байвал өнөөдөр ч гэсэн иргэнээрээ зээл аваад явах хүсэл эрмэлзэл байгаа юм. Тэгвэл та үнэхээр энэ зээл авах эрмэлзэлтэй байгаа бол томрыг гэж байгаа бол иргэнгээ ганцаараа яваад байхгүйгээр хоёр хүн татвар төл, хоёр хүн нийгмийн даатгал төл, тэгээд улсын бүртгэлдээ бүртгүүл тийм ээ. Тэгээд нэгэнт одоо төрөөс авч байгаа энэ хөнгөлөлтөд зээлийг авах гэж байгаа бол буцаагаад төрийн өмнө нийгмийн өмнө хариуцлага хүлээ. Тийм учраас компани бол гэдэг шаардлага тавьж байгаа. Энд таны хэлээд байгаа нэг орон зай өгүүлэгдээд байна юу вэ гэхээр жил болгон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэг 37.8 тэрбум төгрөгийг л зээлд олгож байгаа. Биднэрт маш хэрэгцээ байгаа. Өнөөдөр 24 оны жилийн эцсээр аваад үзэхэд арилжааны банк ус санхүүгийн байгууллагуудаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн авсан зээлийн хэмжээ 4.1 их найдаг. Тэгтэл 40 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан өгч байгаа. Нэггүй үеийг хангаж байна. Цаана 99% орон зайг энийг үгүйсэхгүй арилжааны банкаараа авах хэрэгтэй. Энэ зах зээлийн зарчим. Гэхдээ үнэхээр үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж байгаа бол энэ 1%-ийг 5%, 10% болгох хэрэгтэй. Ийм мөнгийг тавих хэрэгтэй. Тэгвэл тэр орон зай өгүүлэгдээд байгаа учраас нөгөө хүсээд байгаа одоо манайд өнөөдөр яаж ийм нөхлөөр зөвхөн бичлэг хэсэг буюу 10 хүртэл ажилтнтай жилийн борлуулалтын орлого нь 300 сая хүртэлх аж ахуй нэгжүүд сангаас зээл авцгаа юм. 300-аас 2.5 гэдэг байгаа жижиг дунд гэдэг 2-3 дахь ангилал нь үнэхээр одоо зээл авч чадахгүй хаягдчихж байгаа. Тэгэхээр арилжааны банк руу очиж өндөр үүтэй зээл авах хэрэгтэй. Хошоологчдод энэ статус руу орж ажиллахад юу орж байгаа тийм. Хошооны тухай хууль чинь шинжлэгдээд бас илүү ээлтэй болсон л гэж ойлгоод байгаа шүү дээ. Хошооны тухай хууль бол үнэхээр энэ одоо цаг үеэ олсон хууль мөн. За Монгол Улсын засгийн газрын санаачлагаар 2022 онд одоо гадаад хэргийн яам засгийн газраар дамжуулаад нэгдсэн үндэсний байгууллага тандаад Монгол Улсын засгийн газрын санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллагын ассамбле 25 оныг хоршоолыг дэмжих жил болгож зарласан. За бид нар Монгол Улсын засгийн газар 24 онд их хурал засгийн газар хамтраад тэр одоо зуд турханд нэрвэгдсэн малчтай хоршиж хамтарч ажиллах. Өөрөөр хэлбэл бид нар 30 жил дан дангаараа яваад өөрснөө портер дээр махаа ачаад Улаанбаатар наран тул дээр зардаг энэ системийг нэгдсэн систем рүү оруулаад төлөвлөлтөө хийдэг. Үүнийхээ дагуу зах зээлийн шаардлага хангасан одоо стандартын шаардлага хангасан тэр үйлдвэрт мах түүхэн эдийн бэлддэг
тэндээ сум Одоо яг орон энэ нутагтаа зарчмаар явж бэлтгэдэг. байгаа, Энэ рүү явах эхлэл тавигдаад одоо явж байна. Харин тийм. За баярлалаа. Би статистикийн үнээс юу гэж асуух гэдэг нь түрүү өөрийн төвөд дарга хэлж байна л да. Яг ингээд статистик тоо бас уншиг ингээд түрүү би бүгдийг ингээ харсан чинь нэрэл ингээд айхтар ингээд үндэсний өсвөл үндсийн хөдөлгөөн 3 жилийн хугацаанд хэрэгжихэд болж өгвөл одоо дотоодосоо нийлүүлдэг, дотоодосоо үйлдвэрлэдэг, хангадаг тэр юм ингээд тоо үзүүлэлт нь өгсөн бол энд эрс ингээд динамик нь өөр харагдах байсан да. Нэг их ч өөрчлөгдсөн юм алга гээд 20 оноос хойш бүх тоог нь харлаа л да. Тэгээд энд магадгүй та нар статистикийг зүгээр гаргахаасаа илүүтэй мэргэжлийн байгууллагууд руу санал болгож байгаа шүү дээ. Ийм юм гараад байна шүү. Эндээс үндэслээд иймэрхүү учир дутагдал байна. Асуудал нь эндээ байх шиг байна гэсэн дүгнэлтүүдэд зөвлөмжөө ер нь ямар байдлаар хөрвүүлж яана хүнсний хувьсгалын хүрээнд асуудал нь юу байна? Юм одоо статистик дээр асуудал уншигддаг л байлгүй дээ тий. Яг бид нар бол тоон үзүүлэлтүүдээр л үзүүлэлтүүдээ гаргана шүү дээ. Тэгээд түрүүн би хэлсэн яг л нөгөө хүнсний аюулгүй байдлын стратеги ингээд 16 бүтээгдэхүүн дээр бид нар бүлэг бүтээгдэхүүн байгаа шүү. Энэ 16 ч дотроо бол бас нарийн задраад 81 бүтээгдэхүүн болдог байгаа гэдэг. Тэгэхээр яг бид нар бол яг үйлдвэрлэлийн хэмжээ за энэ дээр нэмэх нь импорт энэ бол бид нар яг нөгөө хангамж буюу нийлүүлэлт тал үзүүлэлт болчихж байгаа. Нөгөө талаасаа бид нар хүн амын хэрэгцээнд маань хэдэн хувь байгаа юм бэ гэх. Тэгээ энэ хоёрынхон одоо харьцаагаар бид нар хангамжийнхаа хувийг тооцоод байгаа. Тэгээд хангамжийнхаа хувийн үзүүлэлтүүдийг бол гаргаад мэдээж энэ холбогдох байгууллагуудаа за хангамжийн за ялангуяа хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яам нь бид нар хангамжийн хувь чинь бол нийт бүтээгдэхүүнээрээ ийм байна гэдэг ийм тоо хэмжээг бол гаргаж хүргүүлдэг. За энэ хүнсний одоо энэ хувьслын хүрээнд бас нэг бидний анхаарах ёстой юм юу гэдэг тэгэхээр хүнсний аюулгүй байдал гэдэг маань зүгээр одоо энэ улсын түвшинд бид нар төдий хэмжээний бүтээгдэхүүнийг бэлдээд төдий хэмжээнийхээ хэрэгцээг хангаад хангамж нь юм байна гэж гаргахаас илүүтэй тэр маань өрх дотроо, иргэн дотроо яг тэр хүртээмжинд байж чадж байгаа мó хүн маань одоо авч хэрэглэх ёстой бүтээгдэхүүнээ аваад хэрэглээд байгаа мó илчлэг шим тэжээл нь ямар байгаа юм бэ нэг хүнд ногдох гэдгийг тооцох нь бас маш чухал байдаг. Тийм учраас бид нар энэ үзүүлэлтүүдийг одоо улсын түвшинд гаргахаас гадна иргэн өрхийн хувьд одоо ямар болчиход байгаа. За өөрийнхөө ингээд хүнснийхээ хэрэгцээг хангахын тулд зөвхөн мах гурлаар хангаад байгаа мó өөр бусад нөгөө илчлэг шим тэжээл авах ёстой одоо ногоонуудаар ингээ хангаж чадж байгаа мó юу гэдэг бас энэ статистик үзүүлэлтүүдийг гаргадаг байгаа. За олон улсын байгууллагуудаас бид нарт ер нь өрхийн түвшинд энэ илчлэг шим тэжээлийн үзүүлэлтүүдийг бас тооцож гаргах ёстой шүү гэж ингэж бол зөвлөдөг байгаа. За одоо 2024 оны байдлаар жишээлбэл нэг хүн ер нь нэг хүнд ногдох одоо илчлэг шим тэжээл бит хэмжээний үзүүлэлтээр бол энэ хангамжны нийлүүлэлтийн үзүүлэлтүүдийг бол бас авч үздэг байгаа. Тэгэхээр энэ дараагийн энэ хүнсний хувьслын дүгнэх тэр юм дотроо бид нар бас нэг хүн авах ёстой илчлэг шим тэжээл авч чадж байгаа мó бит хэмжээний тэр бүтээгдэхүүнийг хэрэгжилж чадж байгаа мó гэдгийг бас оруулахын зүйтэй гэж үзэж байгаа. За 24 оны байдлаар хамгийн сүүлд ингээд бид нар яг энэ хангамж нийлүүлэлтийнхаа баланс тэнцэл энэ юмнуудаа байгуулад үзэхэд нэг хүнд 2700 орчим килокалорийн тийм илчлэг шим тэжээлийг авсан байгаа. Энэ нь бол жишээлбэл дэлхийн түвшинд нэг 2900 орчим байдаг гэдээ үзэхэд нэг 200 орчмоор манайх бол арай бага байгаа. Энэ нь өөрөөр хэлбэл яг Монгол хүний хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн манай улс орны онцлогоос шалтгаалж болно. За иймэрхүү бас үзүүлэлтүүд гардгаа гэх. Тэгээ бид нар бол энэ хангамж нийлүүлэлтийн үзүүлэлт, энэ илчлэг шим тэжээлийн үзүүлэлтүүдээ гаргаад энэ бодлогын ямж өнөдөө бол зөвлөмжөө хүргэж ажилтгаа. Өөрчлөлтүүд бол бас энэ дээр орж байгаа. Би түрүүн бас хэлсэн. Тэр нөө төмс хүнсний ногооны хэрэглээ бол маш их хэмжээгээр нэмэгдэж, импортын хараат тус байдал нь бол багасаад бид нар бол дотооддоо үйлдвэрлэлээ илүү нэмэгдэж байгаа. Тэгээ энэ нь одоо бидний түрүү ярьж байгаа тэр нөгөө олгогдож байгаа зээлийн хэмжээнээс харахад газар тариалангийн бүтээгдэхүүн рүү илүү чиглэсэн тийм хөнгөлт одоо нөгөө нэг зээлүүдийг бол улсаас илүү анхаарч бол олгож байгаа. Энэний үр дүн бас гараад байна. Тэр нь бол бас хэрэглээн дээр хангамж дээр харагдаад байна гэдэг нь бол харагдаж байгаа. Тэр нөгөө 2700 ккал бүтээгдэхүүний чинь дийлэнх хувь нь бол газар тариалангийн бүтээгдэхүүнүүд, үр тарианы бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ. За нэг 700 орчим нь бол махны гаралтай, малын гаралтай бүтээгдэхүүн бол эзлээд байгаа юмдээс харагдана. За товчхон. Үйлдвэрлэлд авсан зээлбэл шууд авангуудаа нэг хэдэн сарын дараа шууд үр дүнгээ өгчдөг юм биш. Үйлдвэрлэл өөрөө үйлдвэрээ барьна, тоног төхөөрөмжөө авна, бүтээгдэхүүнээ шинжилсэн тийм ээ. Энд дор хаяж хэрэглэгчтэй тэрийг одоо таниулна үйлдвэрлэл ингээ явахаар энэ өнөөдөр авсан энэ зээл шууд ингээ бид нэр статистик харангуйтаа жилийн нэг жил дотор харьцуулаад үр дүн гарсан гаргаагүй гэдээ бас яриад ах шиг байна. Тэгэхээр энэ бол
1 жилийн дараанаас 2 жилийн дараанаас эхэлж гарч эхлэх учраас бид нар араа яарад дүгнэлт хийгээд байгаа юм биш байгаа. За мэдээж түрүүний хэлсэнчлэн томоохон аж ахуй нэгжүүд бол эндээс маш их зээл авсан энэ байх ёстой. Гэхдээ энд бас нэг орон зай нь хаягдцсан биш байгаа. Жижиг дунд руугаа арай бага олгогдсон байгаа биш байгаа гэдэг одоо бас бодол байгаад байгаа. Тийм учраас дараачийн ээлжинд жижиг дунд руугаа чиглэсэн буюу одоо олон хүнийг ажлын байр бий болгосон, олон хүн рүү нэвтэрсэн энэ орон зай дээрээ бас төсөв мөнгө хуваарлбал энэ хөдөлгөөний үр дүн Монгол улс үйлдвэрлэгч орн болъё гэж зорж байгаа юм бол тэнд одоо би жишээ нь Солонгосын нэг одоо үйлдвэрлэлийн байгууллагатай уулзж байхад тэнд тэр хүн юу гэж хэлж ирсэн бэ гэхээр манай үйл ажиллагааг сонсчоод явж гинэ зөв байна. Гэхдээ та нар хамгийн түрүүлээд хүмүүсийнхаа үйлдвэрлэлий гэдэг хүсэл эрмэлзлийг төрүүлэх ёстой шүү гэж хэлсэн байна. Тэр хүн надаас юу гэж асуусан бэ гэхээр танай жижиг дунд үйлдвэр хөгжихэд юу хамгийн хэрэгтэй вэ гэсэн. За би хамгийн түрүүлээд манай нэг өнгөлтэй зээл хэрэгтэй. Тэг ингээд миний яриаг сонсчоод би бол тэгж бодохгүй байна. Хамгийн түрүүлээд хүмүүсийг үйлдвэрлэе гэдэг сэтгхүүг нь тархинд нь суулгах хэрэгтэй. Тэрний дараа зээл нь тэр хүслийн эрмэлзлийг бий болгох тийм. Өнөөдөр бол бид нар энийг бол бас тодорхой хэмжээнд хийсэн гэж бодож байгаа. Манай монголчууд өөрснөө хийсэн нь бас чаддаг болчлоо. Одоо биднэрт юу хэрэгтэй? Жохон төсвөл санхүү хэрэгтэй. За дараа тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэлийн асуудлыг бол мэдээж одоо иргэннээсээ ахуулаад аж ахуй нэгж одоо юу гэдгийг те ингээд хөрөнгө оруулагчийн байж болохын энэ хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх аюулгүй хүнсээр дотоодоосоо өөрөөсөө үйлдвэрлэгч байгаад тэгээд дотоодынхаа хүн амыг хангах гэдэг энэ том бодлого сүүлийн одоо үлдэж байгаа энэ 27 оныг дуустал хүртэлх бодлоготой яаж шинээр оруулж ирэх хэрэгцээ байна гэж харсан. Өнгөрсөн 2.5 жилээс бас авсан сургамж гэх юм уу тийм ээ байгаа ах гэж байна. Тийм, ер нь бол одоо хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөн маань хэрэгжээд 2.5 жил болж байна тийм ээ. Гэхдээ 2022 оны 6 сарын 17-нд анх Гоцнор дотоод батлагдсан 23 оны 3 сараас зээл өгч эхэлсэн. Одоо зээл өгөөд 1.5 жил болж байна. Тэгээ одоос Эрдэнэс наргийн хэлдгээр эн чинь үйлдвэрлэл рүү ихэнх зээл ихэнх нь одоо хүнсний үйлдвэрлэл рүү орсон. Газар тариалан руу дараах нь орсон. Тэгээ сүүлийнх нь одоо 40-50 тэрбум бол малаж хор орсон байхгүй. Тэгэхээр энэний чинь үр дүн гарахын тулд энэ жилээс нэг жоохон мэдэгдэж эхэлж байгаа. Шинэ үйлдвэрүүд ашиглалтанд орж байна. Тоон төхөөрөмж шинжилж байна. Манайх одоо ийм үйлдвэр байгаа шүү. Одоо үзүүлмээр байна. Тэндээсээ 20 тэрбум, эндээс 5 тэрбум авсан гээл те. Энэ тэнд одоо үр дүнгууд одоо л их гарч эхэлж байна. Тэнтэй зэрэгцүүлээд бид бүхэн мэргэжлийн байгууллага хяналт мониторингийн газраар хяналт хийгдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ манай хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн дээр анх удаага ийм одоо хяналт шалгалт хийгдээд энэ буруу энэ зөв явуулсан байна. Одоо ийм алдаа гарч шүү гэд бид нар алдаагаа анхаарад цаашаа тэр алдаагаа залруулад дараагийн хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдэд энэ маш чухал болно. Маш чухал. Одоо энэ Атрын 4 аян одоо өчтөр нээлттэй хийлээ. Цагаан алтгийн хөтөлбөр эхэлж байна. 2.2 их 80, шинэ хоршоогийн 5 их 80-ийн хөтөлбөрүүд явж байна. Энэ бүх хөтөлбөрүүд энэ хүнсний хувьсгалын энэ одоо тогтолцоог бас ачлаад ингээд яваасаа гэд бид нэг тогтолцооны нэг шинжил хийчих гээд байгаа байхгүй юу. Тэр нэг хүнсүүдийн аж ахуйн салбарт урд хожид ерөөсөө байгаагүй нэг тогтолцоо, дээрэс нь багаагүй смарт хөдөө аж ахуйн салбарыг бий болгоод энийг цааш нь хөгжөөд аль ч нам улс төрийн хүчин байсан энэ ингээд тогтолцоогоор хөгжөөд явж явах хэрэгтэй. Одоо ингээд анх ерөнхийлөгчийн санаачлаар ихсэн ажил маань өнөөдөр 2024-өөс 2008 оны Монгол улсын засгийн газрын ажил болцсон явж байна. Тэгэхээр эн чинь өөрөө цаашаа 10-20 жил явж ийн хөгжин хоёрдугаар Монгол улсын бүссэн хөгжлийн нээлт одоо 4 сарын 14-нд болох гэж байна. Тэгэхээр бид бүхэн маань энэ багхүйтэй одоо банкны их усрээ санхүүжүүлж байгаа шүү дээ. Одоо 1.7 их нийтийг тийм ээ. Тэгэхээр 1.3 гарцсан байна. Банкнаас авч чадахгүй банкны болцоо байхгүй нь бол одоо зээлийн батлан даалтай сангаар авна. Бүр ингээд одоо авч чадахгүй жил дунд үйлдвэрлэгч нар бол одоо энэ жил дунд үйлдвэрийн газраас авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар ингээд хяналт хийж үзээд энэ ер нь томоохон аж ахуйн нэгжүүд авчижээ. Ер нь ихийг нь авсан байна. Одоо тэр нь бол Улаанбаатар аж ахуйн нэгжүүд, Төвөн бүсийн аж ахуйн нэгжүүд нийт 80-85%. Гэтэл хөдөө орон нутаг суманд зээл аваагүй сум аймаг зөндөө байна. Огт очоогүй аваагүй те. Тэгэхээр тэнд бид нар яаж хөрөх вэ гэдэг дээр бид нар өнөөдрийн хурлаар бас хэлсэж байгаа байхгүй. Тэгээ зээлийн батлан даалтын сангаас мэдээлэл аваад, жижиг нүдээс мэдээлэл аваад биднээс нь хурлынхаа зөвлөмжн дээр оруулаад ер нь цаашдаа энэ талбар руугаа төлхөө ажиллаад ихэнд бол бүссэн хөгжилтөйг илүү ойрхон ажиллая. Тэр эхэлж байгаа 735 сая долларын аймаг орон нутгийг хөгжүүлэх ногоон хөтөлбөртэй маш ойрхон ажиллая. Нутгийн брэндийг гаргаж ирээ. Шинэ хоршоо одоо бүс болгоноос хоршоодуудыг гаргаж ирээ. Эднийг одоо үндэсний үйлдвэрлэлээр дэмжиж явах боломжийг олгоод дээрээс нь гадаад зах зээл рүү гарах гарц замыг нээгээ те. Ингээд маш олон ажлууд ингээд төлөвлөсөн явж байгаа.
Учраас одоо өвөрийн дөө дарга нар бол энэ болохгүй байх гэдэг нь бид нар болохгүй мод олж харах хэрэгтэй байхгүй. Зөв. Тэрийг бид нар үлдсэн 2.5 жил дээр засах гээд байгаа. Хаана алдаад байна те. Энэ одоо хөтөлбөрийг зөв явж байгаа энэ жишгүүдийг нь бусад хөдөлгөөнүүд аваад хэрэглээд ингээ ачлаад явчих юм бол энэ Монгол улс үйлдвэрчсэн улс болох ойрхон байгаа байхгүй. Боломжтой. Одоо хүйс үдээчийн салбарт бараг 10-аад их найд дүргээ явж шít. Одоо 4 төсөлбөр дээр тэр урд 30-аад жил ийм хөрөнгө санхүүжилт байхгүй байсан салбарт ийм их хэмжээний хөрөнгө санхүүжилтийг Монгол улсын эрхлэгчийн санаачтайгаар засгийн газрын одоо хөтөлбөрийн дагуу ингээ хэрэгжиж явж байгаа, дэмжлэгтэй хэрэгжиж явж байгаа байхгүй. Гол нь үр дүн чухал. Тэгэхээр бид нар үр дүнгийн тулд ингээд байнгын одоо хилцүүлэг хийгээл, байнгын одоо ард түмэндээ яриад ингээд яваад байна те. Ер нь бол засалтгүй. Бид бол нуугаад байгаа юм байхгүй. Ер нь бол ерөнхийлөгчийн тамгын газраас гарсан энэ ажлын хэсэг бол нэгт бид нар анх удаа Монгол улсыг одоо энэ томоохон бодлогын бичиг баримтан дээр ингээд цогцоор нь хэн шинжилгээ үнэлгээ хийгээд ер нь бол уг нь бид нар энэ бодлогын бичиг баримтан дээр үнэлгээ хийж явах хэрэгтэй. Гэтэл Монгол улсад ер нь бол бодлогын бичиг баримтан дээр үнэлгээ хийж исэн тохиолдол байхгүй. Монгол улсад үнэлгээний хууль гэж байхгүй, суур төвшин байхгүй. За одоо бол бид нар дандаа мониторинг буюу хэн шинжилгээ үнэлгээ хийдэг. Дандаа явцын ингээд мэдээнүүдийг одоо аргуудыг үнэлээд байдаг. Энэ маань дандаа одоо бид нар нөгөө арга хэмжээл үнэлээд байдаг болохоос яг бодлогын үр дүн үнэлэхгүй байгаа. Ямар үр дүн гарсан гэдэг ерөөс огт үнэлэхгүй байгаа учраас бид нар тэр нөгөө харьцуулалт гаргаж чадахгүй байгаа даа л да. Тийм учраас Монгол улс өнөөдөр улсын үнэлгээний чанарын индекс тогтоох гээд ингээд Германы Девалийн одоо хажуудах тэр инсэ гээд одоо судалгааны байгууллагатай хамтарч энэ суур төвшингээ тогтоолох ажил хийгдэж байгаа. За энэ суур төвшин тогтоогсны дараа бид нар цаашдаа энэ хүнсний хувьсгал буюу яг энэ 36 дугаар тогтоол дээр хийж байгаа хэн шинжилгээ үнэлгээгээр үндэслээ цаашдаа олон бодлогууд дээр одоо жишээлбэл одоо тодорхой томоохон хэмжээний бодлогууд дээр бид нар үнэлгээ хийдэг болох. Яг энэ арга аргачлалуу шилжихийн тулд бид нар тусдаа хууль тогтоомжтой шийдвэр гэдэг нийтдээ 6000 гаруй энэ хууль тогтоомжтой шийдвэрийн хэрэгжилтийг үнэлээд бид нар улсын их хурл болоод ерөнхийлөгчийн тамгын газар аюулгүй байдлын зүйлд хөргүүлсэн. За гэхдээ бид нар энэ 36 дугаар тогтоолыг үнэлээд энэ дээр одоо хэн шинжилгээ үнэлгээ хийгээд цаашдаа магадгүй энэ тогтоолын хэрэгжилтийг бүр үнэлээ үр дүнгийн үнэлэх хэмжээнд бид нар одоо бас ажиллах гэдэг эхний л одоо үнэлгээ хийж үзэж байна. Тэгээ үнэлгээ хийгээд үзэхээр сая одоо ингээд бид нар хамгийн ихний хурал дээр бид нар хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны одоо ингээд бусад бүх холбогдох хэн шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтнуудаа одоо холбогдох газрын дараа нар сууж байгаад ингээд ярилцж байхад тайлагналт нь өөрөө бас ингээд дутуу байгаад байгаа байхгүй юу. Тухайлах юм бол төсөл төлөвлөлт уялдаагүй учраас тайлагналтаа дутуу тайлагнсан байгаа. Дутуу тайлагнсан байгаа учраас манай мэдэн дээр тэр жишээлбэл одоо нөгөө бууралттай гараад ирж байгаа. Одоо өөрснийхээ хэрэгжилтэд буруу тайлагнсан. Тэгэхээр цаашдаа бид нар хэрэгжилтэйч гүйц тайлгнаж идэг баймаар байна, зөв төлөвлөдөг баймаар байна, төсвөлтөө гүйцэд хардаг болгоё, хэн шинжилгээ үнэлгээгээ хийдэг болъё. Тэгээ бодлогоудаа үнэлдэг болъё. Үнэлж ш бид нар тэр үнэлгээн дээр ямар асуудал хаана одоо бодлого маань хаана хэрэгжихгүй байгаад байгаа. Энийг харж ш бид нар тэр хэрэгжилтэн дээр нь хэрэгжүүлэх, эрчимжүүлэх зөвлөгөө зөвлөмжүүдийг өгнө. Одоо хууль тогтоогч нар маань шийдвэр гаргагч нар маань тэрийг үнэлж шийдвэрээ гаргана. Ингэж Монгол улс хөгжих юм байна. Ингэж тэр амьдралын чанарт нь өөрчлөлт гарах юм байна. Бодлогын хэрэгжилтүүд тодорхой одоо хэрэгжүүлэх юм боломжтой болно гэж үзэж байгаа. Үнэлэхгүй болохоор үр дүн нь ямар байгааг гаргаж ирэх хэрэгтэй. Одоо өнөөдөр манай одоо 3 бодлогын одоо томоохон тайлан сая их хурлаар өнөөдөр ингээд хэлцэгтээ дууслаа л да. Тэгээ яг тэн дээр жишээлбэл ерөөсөө яага болохгүй байгаа гэдэг юм яриад байгаа болохоос бид нар нөгөө гол бидний үнэлж байгаа бодлогын бичиг баримтуудыг үнэлэхдээ тэр үйл ажиллагаа бишээ тэр дандаа арга хэмжээ үнэлдэг юм а бишээ тэр зорилт нь шалгуур үзүүлэлт нь тодорхой баймаар байна арга аргачлалаа сайжруулмаар байна гэдэг юм а ярих хэрэгтэй байна. Дээр нь бид нар өнөөдөр маш олон том бодлогын бичиг баримтууд ингээ батлаад байдаг урт тунд богино хугацааны бодлогын бичиг баримтууд маань бас хоорондоо уялдахгүй байгаа. Өнөөдөр манай хүнсний хувьсгалаар ингээд гээд байгаа болоод 36 дугаар тогтоолын хэрэгжилт маань бас тэр урт тунд богино хугацааны бодлогын бичиг баримтуудтай бас уялдсан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ маань бас л хэн шинжилгээ үнэлгээгээр уялдаа нь хангахдахгүй байна л гэж гарч ирж байгаа. Тэгэхээр энийг уялдуулах аргачлал маань тэр одоо журмуудаар дараагийн бидний магадгүй Монгол улсын бодлогын бичиг баримтыг үнэлэх хуультай болох хэрэгтэй байна. Үнэлгээний тухай ч юм уу те. Эрдэнэ цагаан дарга таныг би нэг гоё жишээ үзэгчдэд бас яриад өгөөч гэж хүсэж байна л да. Жишээлбэл одоо яг хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд за иргэн байх юм аж ахуй нэгж байх юм анх ийм байсан тэгээд зээл авсан тэгээ одоо ийм болсон гэд яг тодорхой таны одоо толгойд байгаа ямар жишээ вэ? За маш их байна оо. Энийг бол хэлий гэвэл одоо хэдэн 100-аар тийм ганцхан жишээ.
Жишээ нь одоо Өөрөнгөө аймагт яг хуу одоо сарлагын сүүгээр одоо сархад хийгээд зөвхөн өрхийн үйлдвэрлэл байсан бол компани байгуулад манайхаас орж ирээд зээл авсан. Өнөөдөр экспортлогч болоод одоо гадны дотны үзэсгэлэнд оролцсон явж байна. Сабаглаа бодол маш гоё болцсон. Та бүхэн мэдж байгаа саяхан одоо Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд цагаан сараар ахмадуудаа бэлэг өгөхдөө тэднийх савлаад ингээ өгч байна. Тэгэхээр маш богино хугацаанд бид нар нүдэ олоод зээл олгох юм бол маш хурдан монголчууд үйлдвэрлэж чаддаг энэ одоо хөрс суурь нь бол бүртчихэд. За Тамира одоо яг цаашдаа мэдээж зээл дахиад олгоно. Гол нь зээлийн нөгөө батлан даалтаа ямар байдлаар олвол илүү үр дүнтэй. Түрүүн бас нөгөө иргэн төлөлт нь бол уг нь гайгүй байгаа юм байлаа шүү дээ, тий. Төлөлтийг магадгүй бас бүр яг 100% хүргэхийн тулд гэх юм уу мэдээж бүрэн авсан юм чинь бүрэн төлөгдөх л ёстой гэдэг утгаараа зээл төлөгдөхгүй байгаа тэр бага хувийг шалтгааныг юу гэж харж байна? Энэ шалтгаанаа алдаагаа давтахгүй тул цааш зээлийг олохдоо юун дээр анхаарай гэсэн бодолтой. Яг хөө ерөнхийдөө энэ батлан даалт гэдэг чинь зээл гарахгүй бол батлан даалт гарахгүй. Тийм. Зээл байж л батлан даалт гарна. Тэгэхээр бид нар одоо түрүүн бас энэ хэлцүүлгийн үеэр бас зөндөө яригдлаа энэ том аж ахуйн нэгжүүд авцсан. Одоо бас нэг авч чадаагүй орон зай байна гэдэг байгаа. Энийг бол ерөнхийдөө энэ банк санхүүгийн байгууллагатай л яг ярилцчихэж. Сайн ярилцгаар. Яг ямар зорилтод бүлгийн хүмүүс, яг ямар салбар дээр, яг ямар хүмүүст ийм орон зай ямар шалгуураар яаж. За энэ дээр бид нар ямар батлан даалтын нөхцөл яах юм. За энэ банкны их усрээр явах юм уу? За банкны их усрээр явж байгаа бол яах юм. За бас тодорхой хэмжээнд бас бусад өөр их төрлийн их усрээр явж болно шүү дээ. Ийм байх юм бол их усрийн өртөх нь хэд байвал болох юм. За банкны эрсдлийг яаж яах юм. За бас хит их банкны эрсдлийг хараад байж болохгүй. Гэх зэрэг энэ бүхийг ерөнхийдөө энэ оролцогч талуудтай л ерөнхийдөө сайн ярилцах хэрэгтэй. Тэгээ яг хөө бид нар яг энэ ажлыг бол ерөнхийдөө яг дөнгөж эхлүүлээ явж байна. Тэгэхээр бид нар одоо мэдгүй дараагийн одоо энэ ажлын хэсгийн хурлаар ч юм уу эсвэл магадгүй дараачийн одоо энэ хилцүүлгэр ч юм уу бас нэг тодорхой нэг ахиц гарцсан. За тэгээд яг энэ өнөөдрийн яриад байгаа энэ хоосон орхигдсон байгаа орон зайг бас нөхөх энэ арга зам гаргацсан байх одоо боломжтой байгаа л гэж бодож байна. Гурван салбарт илүүтэй бас мөнгөний бодлого чиглүүлэх одоо улсын төсвөөс гарах юм явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр магадгүй даваар дарга сангийн амтай ч юм уу одоо бодлогын хэмжээнд яриад мал аж ахуйн салбар юм уу эсвэл хүнс үйлдвэрлэлтэй ч юм уу эсвэл магадгүй өөр нөгөө бусад тавьсан байгаа газар тариалан ч байдаг юм уу тий. Энэ дээр нөгөө өнгөрсөн хугацаанд хийсэн юм дээр илүү одоо бодлогын хэмжээнд газар тариалан дээр илүү анхаарч санхүүжилтээ илүү суулгаж өгөхгүй бол болохгүй нэ ч гэдэг юм уу ийм юм дээр нь одоо юу гэх юм хуваарлалт гэх юм да. Тэрэн дээр ямар одоо бодлого шийдэлтэй байна. За өнөөдрийн хурлаар бол бид нэр ажлын хэсгийн хурлаар тийм ер нь өмнө нь одоо ямар хэмжээний төсөв тавьж чадах гэдгийг ерөнхий байдлаар ирсэн. За дараагийн 4-р хурлаар ажлын хэсгийн 4-р хурлаараа бид нэр бол нэлээд одоо яг энэ төсөв санхүүжилтээс аль чиглэлдээ өгөх юм гэдэг ярих юм. Аль чиглэлдээ өгөх биш. Ер нь одоо энэ хэрэгжилтэн төр нь одоо хангалтгүй байгаа энэ ажил байх юм бол энэ одоо төсөв санхүүгээс болоод байгаа юм уу? Эсвэл одоо удирдлага зохион байгуулалтаас болоод байгаа юм уу гэдгийг наривчлалт хийж одоо ярихаар бэлтгээд ингэж байж байгаа. Тийм. Тэгэхээр тэр хурал болохоос наашгүй сая та миний асуултанд хариулах боломж байна. Яаж л байгаа л да. Төсөв энэ төр талаасаа бол сангийн ам одоо энэ хурлын тогтоолтоо энэ хөтөлбөр шүү дээ тийм. Энэ хөтөлбөр дээр бол төсөвийг нь бол аль болох одоо яг одоо нөгөө хэрэгжүүлэгч байгууллагаас ирсэн саналын дагуу ингэж тавьж явж байгаа. Дагуу уг нь явах гэдэг тийм. Одоо чинь 25 он төсвөлцөн 196.1 тэрбум төгрөгөөс гарцсан санхүүжилт байгаа юм. Тэгээ энэ бол ингээд урсгал зардлаар бол хийгдэх зүйлүүд нь гарч байгаа. А энэ дотор 88.2 тэрбум төгрөг нь болохоор зээлийн үгийн татаас байгаа. За энэ бол өнөөдрийн байдлаар бол нэг 20 орчим хувьтай байна. Одоо гүйцэтгэл. Тэгэхээр одоо зээл гарахгүй гэсэн шүү дээ. Тийм зээл гарахгүй. Өнгөрсөн жилүүдэд олгогдсон зээлийн одоо хүүгийн дэмжлэг гэдэг байдлаар олгогдож явж байгаа тийм үү? Одоо яг ингээд бид нар энэ ажлын хэсэг ингээд сууж байгаа. Энд бол яг нөгөө бид нар мэтгэлц гэхээсээ илүү
одоо байгаа асуудлуудаа олж харах гал тий одоо ингээд яавал шийдэх вэ гэдэг асуудлууд тайлаа. Тэгэхээр одоо манай жишээлбэл систем дээр бид энэ шинжилгээ үнэлгээнд дээр хийхээр зөвхөн яамдад одоо ажиллаа тайлгнадаг байхгүй. Тэгэхээр одоо бид нар бусад одоо жижиг дунд үйлдвэрлэл за зээлийн батлан даалтын сан гэдэг энэ бусад одоо нөгөө тайлгнадаг газруудынхаа бас тайланг авч ингээд нэгтгэж харах бас ажил ингээд хийхээр баярлалаа цааж байна л да. Өнөөдрийнхөө нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгээр бид хүнсний хангамж, аюулгүй байдал гэсэн сэдвийн хүрээнд ярилцж байгаа. Тэгэхээр хэлцүүлэг бол одоо бас үлдсэн нэг 5 минут бидэнд байгаа юм байна. За тэгэхээр энэ 5 минутын туршид мэдээж ингээд алдаа оноо гарч байгаа гэдэг өөрийн төвөө дарга, даваа дарга бүгдээрээ л хэлж байна. Тэгэхээр энийг нөгөө засах салбар хоорондын уялдааг хангах, цогц байдлаар юм харах. Тэгээд дөрөв даваа дарга хэлсэн шүү дээ. Яг нөгөө санхүүжилт өгөөл үйл ажиллагаа эхлэх энэ процесс чинь бол яваад 1.5 жил. Нэрэл бас үйлдвэрлэл яваагаал хүнд ингээ бүтээгдэхүүн санал болгохтол энэ бол богинохон хугацаа л да. Цаана гэхдээ үлдэж байгаа 2.5 жил, 3 жил өнгөрсний дараа бид нар ямар үр дүнд хүрсэн байх болоо тэр үед нэг одоо нэг багахан хувьтай биш 99.9% биелэлээ гэд сууж байхын тулд өнөөдөр бас ингээ хилцүүлэл яриад байгаа алдаа оноо яриад байгаа. Тэгэхээр саяны тэр санхүүжилтэн дээр бас нэмээд хэлэх зүйл байна уу тань дээр? Санхүүжилт төр яг сангийн ам бол зээлийн хүүгийн татаасаа л олгож байгаа шүү дээ. Тэгээд нөгөө талдаа бол Монгол банктай бол бас энэ асуудлыг ярьсан л та. Ихэнх зээлүүд нь бол хүнсний үйлдвэрлэлөө газар төрөл рүү гараад байна. Мад аж ахуйн салбар руу маш бага зээл гарч байна. Ягаад эрсдэл салбар учраас аль болох гарч ирэх банкуд мад аж ахуйн салбар руу зээл өгөхгүй эсвэл зээлийн нөхцөлөө ингэ чангатгаад байдаг ч юм уу. Янз бүрийн арга хэрэгдэл юм байлээ. Тэгэхээр бид бол одоо энэ мад аж ахуйн салбар гарахгүйгээр шалбарлаад өлхөө олгоё гэж явж байгаа л одоо ихэнх зээлээ гаргаад дуусч байгаа байхгүй. Тэгэнгүүтээ одоо бид цаашдаа одоо энийг яаж өргөжлүүлэх вэ гэх юм бол Атрын 4-р аян дээр бас тодорхой хэмжээний мөнгө тавигдж байгаа. Одоо цагаан алт малч гэдэг юм уу энэ бүтээгдэхүүнүүдээ эргүүлээд одоо нөгөө салбаруудаа дэмжиж явах үлдсэн 2.5 дараа гэсэн юм байгаа л да. За ерөнхийд нь одоо ингээд цаг дуусч байгаа учраас хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн бол 5 зорилт 114 ажлыг хийх ёстой цаг хугацаатай хийх ажил тодорхой мөнгөн тодорхой байгаа. Ер нь ажлууд бол ер нь дэжгүй явж байгаа. Бидэнд бол ерөөсөө хууль эрх зүйн орчны шинжилэл маш удаан явж байгаа. Тэгээ хууль орчны шинжилэл удаа байгаа учраас түүнийгээ дагаад удаж байгаа ажлууд маш олон байгаад байгаа. Тэгээс өөр одоо босод одоо санхүүжилтээс юм уу, янз бүрийн удирдах зохион байгуулалт юм уу, тэгээс болоод ажил зогссон юм уу, гацсан юм бол одоохондоо байхгүй. Баярлалаа. За өнөөдрийнхээ хэлцүүлгийг энэ түрээд өндөрлж байна. Хэлцүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн зочдоос баярснаа илэрхийлье. Мэдээж хүнс одоо аюулгүй байвал одоо Монгол хүний эрүүл мэнд ч гэсэн аюулгүй байх ёстой. Тэгэхээр энэ л одоо зарчмын хүрээнд, энэ л одоо том зорилгын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч энэ үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ хүнсний хувьсгалын хөдөлгөөнийг одоо үр дүндээ хэрэгжихэд иргэн бүрийн оролцоо бас байгаа шүү гэдгийг энэ ташрамд хэлье. За тэгээд та бүхний ажилд бас амжилт хүсье. Дараагийн хэлцүүлгээр уулзъя. Баяр та үзэгчтэй.